Чиний өдөр болгон тохиолдож байгаа зүйлс, чиний бодож байгаа зүйлүүд, чиний амьдралд яг одоо байгаа зүйлүүд бүгд чиний өөрийн чинь захиалга. Өөрөөр хэлэх юм бол та би яаж турах вэ? Би яаж их мөнгө олох вэ? Би яаж өндөр карьертэй болох вэ? Яаж гэж бодсоор байгаад орчлон ертөнцийн одоо энэ квантыг орон зайд та яаж надад байхгүй байна. Яаж гэсэн тэр одоо зүйлийг, тэр энергийг та явуулаад байгаа гэсэн. Тэгвэл орчлон ертөнд тань яг тэрийг л өгнө. Яаж гэсэн тэр дутуугийн мэдрэмж, тэр стресссэн мэдрэмж, тэр тайван биш байгаагийн мэдрэмжийг л танд өгнө гэсэн. За сайн байцгаана уу, өнөөдрийнхөө видеогоор уулзаж байгаадаа баяртай байна. За өнөөдөр яаж хүссэн амьдралдаа хүрэх вэ гэдэг энэ талаар Вадим Зеландын бичсэн тэрхүү номноос багцлаад та нартаа яаж хүссэн амьдралаа хүрж болох вэ? Энэ талаар ямар бодит аргууд байдаг вэ гэдэг талаар та нартайгаа өнөөдрийнхөө видеогоор хуваалцах болно. Хэрвээ та даалд ухамсар, тарих яаж ажилдаг вэ? Яаж мөрөөдөлтөө амархан хүрэх үү? Яаж хувь тавилангаа өөрчлөх үү? Яаж сайхан амьдрах уу? Яаж аз жаргалтай болох уу? Яаж энерги дээшлүүлэх үү гэдэг энэ зүйлүүдийг та сонирхдаг байх юм бол миний хуудасд subscribe дарж бүртгүүлээрэй. Би дандаа энэ төрлийн видеогоор дандаа энерги, даалд ухамсар талаараа шин аргуудыг хуваалцдаг байгаа. Тэгэхээр subscribe дарахаа битгий мартаарай. Ингээд видеогоо эхэлцгээе. За хүн болгон сайхан зүйлийг хүсдэг. Гэхдээ бид нар яаж гэж бодох замаар яаж би тэрэндээ хүрэх үү? Яаж би тэдэн килограммжийн хасах уу? Яаж би өндөр цалинтай болох уу? Яаж гэж бодсоор байгаад орчлон ертөнцийн тэр зүйлийг явуулдаг байна. Өөрөөр хэлэх юм бол энэ орчлон ертөнцийн бид нар энерги, өөрөөр хэлбэл орчлон ертөнц бид нарыг гэрлээр л таньж мэднэ. Бид нар бол баахан гэрлүүд яг л бид нар нөгөө онгоцоор нисэж байгаа доошоо харахад байрууд бүгд л нэг цэг болсон шиг харагддаг шиг бид нар ч гэсэн орчлон ертөнцийн хувьд нэг өчүүхэн төдий гэрэл байх нь. За тэгвэл бид нар тэр орчлон ертөнцийн ямар гэрлийг өөрөөсөө асааж байна, түүнийг авдаг байх нь. За тэгэхээр тэр сайхан зүйлийг бодож байгаа нь яаж турах вэ гэж бодож байгаа нь буруу биш боловч яаж гэж бодож байгаа нь өөрөө зөв биш юм. Тэгэхээр яаж гэж бодох замаар та надад энэ зүйл байхгүй байна. Би яаж энийг авах вэ? Би яаж энд хүрэх вэ гэдэг энергийг өөрөөсөө ялгаруулад тийм захиалгыг орчлон ертөнцийн өгөөд байна гэсэн үг. Тэгэн гут тэр захиалгыг та тийм хариултыг л авна гэсэн үг. Тэгэхээр Вадим Зеланд хэлэхдээ биднэрт сонголт байгаа. Тэгвэл та би яаж турах вэ гэж бодохын оронд би туранхай болохыг ой би галбартай болохыг сонгож байна гэж хэлэх хэрэгтэй байна. Бид нар яаж турах вэ? Яаж их мөнгөтэй болох уу? Яаж англи хэл сурах уу гэж бодохын оронд би англи хэлтэй улс цаас англиар чөлөөтэй ярьдаг тийм уянгаа болохыг сонгож байна гэж хэлэх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол орчлон ертөнцийн бид нарын маш олон хувилбарууд байдаг. Жишээлбэл өнөөдөр таны Монгол улсад нэгэн компанид хүний нөөц хийгээд явж байгаа тэр хувилбар байхад таны орчлон ертөнцийн дахиад энэотор өөр нэгэн хувилбар байдаг. Тэр нь юу вэ гэвэл магадгүй та захирлуулсан нэг хувилбар байгаа. Магадгүй та хөдөө өнөө мал саагаад цайлчин болоод явж байгаа таны нэг хувилбар байгаа. Гадаадад Харвардын их сургуульд зэрэг бизнесээ хийгээд эсвэл зэрэгээ ахиулаад явж байгаа таны бас нэгэн хувилбар байгаа. Тэгэхээр бид нарт маш олон хувилбарын уянгаа орчлон ертөнцийн нэгэн зэрэг оршиж байдаг байх нь. Гагцхүү бид нар өөрийнхөө хийсэн сонголтоор тэр хувилбарыг сонгоод тэр хувь тавиланг сонгодог юм байна. Тэгэхээр жишээлбэл таны санийх жишээн дээр та Монгол улсын
одоо тий нэгэн корпорацид HR хийгээд сууж байгаа тэр хувилбарыг сонгосон учраас өнөөдөр та тэр амьдралаар амьдарч байгаа гэсэн. Тэгэхээр биднэрт үргэлж Вадим Зеланд хэлэхдээ биднэрт үргэлж сонголт байгаа. Гагцхүү биднэрт маш олон төрлийн хувилбар байгаа. Тэднээс бид нар сонголтоороо тэр зүйлийг сонгодог юм аа гэж хэлсэн байдаг. Тийм учраас биднэрт хувь тавилангаа өөрчлөх боломж байгаа. Гагцхүү та бид нар өөрсдийнхөө шийдвэрийг өөрчилсөн цагт гэж байгаа. За түүнээс гадна яг миний хувийн туршлагаас одоо ярих юм бол над дээр маш олон хүмүүс одоо тусгайчлан одоо тийм сургалтуудыг авдаг, ганцаарчилсан сургалтуудыг мөн одоо ганцаарчилсан эмчилгээнүүдийг авдаг. За энэ дээр юу одоо хамгийн их тохиолдоод байдаг вэ гэвэл хүмүүст бага насны шарах маш их байдаг. Тэгээд тэр шарахыгаа эдгэхгүйгээр ингээд өнөөдрийнхөө амьдрал дээр түүнийг өөрөөд түүнийхээ үр одоо хор уршигыг нь одоо амсаад явж байдаг. Тэгэхээр бага насны травма одоо таныг ямар нэгэн байдлаар түүнтэй ажиллаж, түүнд хугацаа зарцуулж, түүнийг одоо эдгэхгүй л бол тэр өөрөө нэгэн өдөр зүгээр болдог зүйл биш. Тийм учраас бага насныхаа травмаг эдгэх хэрэгтэй. За үүний тулд манай Pfizer Active маань ховсын эмчилгээг санал болгодог байгаа. Өөрөөр хэлэх юм бол сэтгэл заслын хамгийн үр дүнтэй арга буюу ховсын эмчилгээ нь таны даалт ухамсарт хурж үйлчлээд даалт ухамсар дээр хадгалагдсан тэр травмануудыг, тэр сөрөг одоо мэдрэмжүүдийг, сөрөг програмуудыг бүгднийг устгах замаар таныг бий болгодог. Өөрөөр хэлэх юм бол таны бие дээр бичигдсэн байгаа тэр програмууд, мэдээллүүд өөрчлөгдсөн цагт танд шинэ боломжууд, шинэ амьдрал ирнэ гэсэн үг. Энэ бол эд шид биш. Энэ бол бид нар бол програмчлагдсан робот. Бид нар роботод ямар програм бичнэ? Робот яг тэрийг хийдэг штэ. Сүүлүүд одоо бид нар гэр орон цэвэрлэдэг роботыг хамгийн сайн мэднэ тий. Тэр роботын цаана програмчлагдсан байгаа. Програмчлагдсан учраас тэр робот баруун тавчиг дахаар баруун тишээ яваад зүүн тавчиг дахаар зүүн тишээ яваад байгаа гэсэн. Яг тэрнүү шиг бид нар багаасаа програмчлагдсан робот. Одоо тэр програмчлагдсан тэр програмаараа л амьдраад яваад байгаа. Та бодож байгаа өнөөдөр би шийдвэрийг өөрөө гаргаж байгаа. Би сайн санаад явж ивэл би хүнд муу юм хийхгүй л бол би сайхан амьдрнаа гэж. Яг үнэндээ бид нар аливаа шийдвэрийг гаргахдаа аливаа амьдралын хэв маягийг сонгохдоо тэр байтугай бидний зан аашгууртал програмчлагдсан байдаг. Та нар маань мэдэн штэ гинт уурлахаараа өөрийнхөө бие барьж чадахгүйгээр юм аваад шиддэг ч юм уу тий. Эсвэл нэг уурлахаараа мухаа үг хэлцдэг ч юм уу. Энэ бүх зүйлүүдийг бид нар өдөрдөө гэсэн ч ууралсан үед гараад ирдэг нь энэ таны тэр бие дээр энэ зүйл бичигдсэн байна гэсэн. Өөрөөр хэлбэл та програмчлагдсан робот юм аа. Тэ ууралсан үед даалт ухамсар одоо шууд үзүүлж байгаа хариу үйлдэл нь тэнд тийм мэдээлэл байгаа учраас тэр хариу үйлдэлийг үзүүлж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл та өөрийнхөө бичигдсэн програмаасаа хаашаач явж чадахгүй. Та тэр програмыг устгахаас нааш тэр програм танд 100% үйлчлэнэ. Энэ бол үнэн. Энийг одоо би зохиогоод гаргаад ирээгүй. Энэ бол одоо шинжлэх ухаанаар батлагдсан маш олон одоо сүнслэг багш нараар сүнслэг одоо эрдэмтэд маань үүнийг нотолсоор ирсэн. За тэгээд энэ одоо салбар дээр одоо энэ талаар маш их ном бичсэн, маш их одоо тийм сүнслэг одоо багш нараас дурдах юм бол тий John Keach байна, тэгээд Joy Dispenza байна, тэгээд Вадим Зеланд байна. Өнөөдөр миний номыг нь хуваалцаа сууж байгаа гэд энэ одоо хүмүүс маань яг одоо энэ зүйлүүдийг програмч одоо энэ зүйлүүдийг баталж гаргасан. Энэ зүйлүүд дээр тодорхой хэмжээний тэр кейсүүдийг баталсан юм хүмүүс байдаг. За Joy Dispenza гэдэг доктор Joy Dispenza бол бүр өөрийнхөө тэр медитейшн буюу бясалгалынхаа дуунуудын энергийн герцийг хүртэл лабораториор шинжилээд тэр дуун бясалгалынхаа тэр аюудыг гин герцийг нь хүртэл тохируулдаг. Өөрөөр хэлэх юм бол бүх юм энерги. Тэгвэл тэр энергин дээр
тэр бид нарын бясалгал хийж байгаа үед сонсож байгаа ая маань ямар гээрцтэй байна. Тэр гээрц маань бид нарын тархинд яаж үйлчилж байна вэ гэдгийг бүгдийг лабораториор, өөрөөр хэлбэл биологийн лабораториор бүр одоо нэг маш тийм наривчлсан тэр төхөөрөмжүүдээр харж бүх өөрчлөлтүүдийг хийдэг. За хамгийн сонирхолтой зүйлийг хэлэх юм бол ховсын өмнө хэрвээ бид нарт одоо тэр микроскоп байх юм бол ховсын өмнө таны даалд ухамсарыг тэр бүх эд эсүүдийг тэр замуудыг бүгдийг харчаад ховсын дараа түүнийг дахин эргүүлээд харах юм бол 93% өөрчлөгдсөн байдгаа гэдгийг эрдэмтэд нотолсон байдаг. Тэгэхээр яг гоо бид нарт ингээд зарим хүмүүс маань маш олон трауманууд, маш олон одоо зүйлүүдийг улмаас өөрийнхөө биеийг мэдрэхээ болцсон байдаг. Тэгвэл яг энэ наривчлсан энэ биологийн төхөөрөмжүүдийн тусламжтайгаар хэрвээ таны тархины нейрон эсүүдийг нь бүгдийг ингээд задлаад ингээд харах юм бол энэ өөрчлөлт гардаг. Тийм учраас маш олон хүмүүс маань ховсын эмчилгээг маш үр дүнтэй гэдгийг нотолсон байдаг. Хамгийн богино хугацаанд үр дүн гаргадаг эмчилгээ бол ховсын эмчилгээ. Ховсын эмчилгээгээр та бид нар маань гомдлууд, өнгөрсөн үед авсан трауманууд, донтолтууд, одоо сэтгэл хөдлөлүүд, ууралдаг, огцом түгшдэг, дэлбэртлээ ууралдаг, эсвэл байнга гонигтай явдаг, байнга сэтгэл түгшдэг, байнга эргэлздэг, өөртөө итгэлгүй байдаг гих зэрэг тэгээд мөнгөний талаар блогууд өөрийгөө өөртөө итгэлгүй байх, өөрийгөө байнга дутуугаар мэдрэх, өөрийгөө үн цэнтэй гэж мэдрэхгүй байх, өөрийгөө хайрлах чадахгүй байх гих зэрэг маш чухал тэр зүйлүүдийг ховсын эмчилгээгээр өөрчлөх бүрэн боломжтой. Тийм учраас хэрвээ танд миний энэ дурдсан дээрх зүйлүүд танд байх юм бол та миний description хэсгээр бичсэн тэр линкээр ороод манай Pfizer Academy-ийн пэйжтэй холбогдож, манай Орос ховсчдтай холбогдож 100% монгол хэл дээр Орос ховсчин дээр орж ховсын эмчилгээнд орох бүрэн боломжтой. Мөн над дээр ч гэсэн бас ганцаарчилсан эмчилгээнүүд, уулзалтууд дээр ирж болно шүү. За ингээд цааш нь үргэлжлүүлье. Хэрвээ та хүссэн амьдралтаа хүрэх юм бол төсөөлөн бодох хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол ганцхан удаа төсөөлөх хангалтгүй байд юм байна. Та ганцхан удаа нүдэ амиал 5 минут би аз жаргалтай амьдарч байна. Би одоо дарга болцсон байна. Би надад тийм машин угнаа явж байна. Би тийм байранд амьдарч байна гэж төсөөллөө. Үлдсэн 24 цагийн 23 цаг 23 цаг 50 минутанд нь та надад тэр амьдрал байхгүй байна. Би бол ийм, би бол тийм. Би яаж тэр амьдралд хүрэх вэ? Би яаж гэж бодоод байх юм бол энэ нөгөө нэг 5 минут, 10 минут төсөөлсөн зүйл маань үр дүнгүй болно. Тийм учраас үргэлж таны амьдрал тэр зүйл байгаа юм шиг тийм мэдрэмжтэй явах хэрэгтэй. 5-10 минут төсөөлчөөд энэ зүйл надад үр дүн авчрахгүй байна гэж хэлэх нь хангалтгүй юм. Танд энэ зүйлүүд үр дүн өгөхгүй байна уу? Та хангалттай хийгээгүй л гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол бид нар 5 минут англи хэлний үг давтчаад бид тэр үгээ цээжилж чадаагүй бол би англи хэл сурч чадахгүй юм байна гэж өөрийгөө дүгнж болохгүй шүү дээ. Учир нь та хангалттай давтаагүй. Та англи хэлд өдөрт 1 цагийг зориулж давтаагүй. Тийм учраас та англи хэл сурч чадаагүй. Яг тэрнүүтэй адилхан та орчлон ертөнцийн дээр 24 цаг байхад та 10 минут тэр мэдрэмжийг мэдрээд үлдсэн 23 цаг 50 минутанд нь та өөрийгөө байхгүй муухай мэдрэмжээр дүүргэж байгаа учраас өнөөдөр таны амьдралд бодит зүйл гарч ирэхгүй байгаа гэсэн үг. Түүнээс биш одоо энэ энерги ажиллахгүй байгаад эсвэл одоо энэ онлуудын үр дүн өгдөгүүд биш, та бид нарын тэр зүйлийг дутуу хийдэг, даалгавраа дутуу хийдэг бүх юм оршдог юм аа. За хоёрдугаар миний хэлэх ёстой тип нь батламж өгс. За батламж өгсийг маш өөртөө итгэлтэйгээр сэтгэл хөдлөлөө оролцуулаад өдөрт өглөө оройдоо заавал 15 минутын туршид хэлэх. Үүнийг зүгээр л нэг сансан үедээ 7 хоног өглөө болгон 5 минут хийчээд багшаа үр дүн гарахгүй байна биш. Бүхэл бүтэн 2-3 сар өглөө 15 минут, орой 15 минут тасралтгүйгээр хийх ёстой манайхаа. Тэгжээж зүйл үр дүн гарна. Яагаад гэвэл та өнөөдрийг хүртэл
Өнөөдрийг хүртэл та тэр зүйлийг мэдэрч ирсэн. Одоо бид нар үүний эсрэг шин зүйлийг хийхэд бид нар цаг хугацаа хэрэгтэй. Тийм учраас өдөрт өглөө оройдоо 15 минутыг зарцуулаад би өөртөө итгэлтэй, би өдрөөс өдөрт миний чадрууд сайжирч байна. Би өдрөөс өдөрт ээлдэг болж байна. Би өдрөөс өдөрт баяжиж байна. Миний орлого өдрөөс өдөрт нэмэгдэж байна гэх зэрэг дандаа тийм нэг үйл явцыг маягаар хэлнэ. Зүгээр тийм эго өндөртөө би баян хүн гэсэн батламж өгс биш. Тэнд бид нарын далд хумсар итгэхгүй. Та өнөөдрийг бүртэл өөрийгөө баян бишээр мэдэрч ирсэн байхад ганцхан удаа та өөрийгөө би баян гэж хэлэхэд далд хумсар итгэхгүй. Тийм учраас би өдрөөс өдөрт миний орлого нэмэгдэж байна. Юмыг аажмаар хэлж итгүүлнэ гэсэн. За хоёр дахь зүйл бол батламж өгс хэлнэ. За гурав дахь зүйл болохоор бичих. Өдөрт өөрийнхөө хүссэн амьдралыг яг болсон байгаагаар бичнэ. Та юу хийж ийн, ямар мэдрэмжтэй байна, таны хажууд хэн байна, та юу өмссөн байна. Бүгдийн гоё тийм гэрц өндөртөө музик буюу аянууд тавьж агаад тэр зүйлийг бичнэ. За дөрөвдүгээр зүйл нь сөрөг бодлыг авч хаяна. Сөрөг бодол орж ирэх юм бол эерэг бодлоор солино. Өөрөөр хэлэх юм бол чи чадахгүй штэ. Өнөөдөр чи сая төгрөгийн орлоготой байгаа хүн чиний тэр бомдон болно гэж юу байдیں гэдэг энэ сөрөг бодлыг орж ирэнгуут нь гүнзгий амьс хаваад гаргана. Энэ бол миний сөрөг бодол. Тийм ээ. Надад сонголт байгаа. Би эерэг бодол бодохыг сонгож байна. Би аажмаар өөрийнхөө орлогыг нэмэгдүүлж чадна. Би өнгөрсөн өндөр орлоготой байж чадаагүй байж болно. Харин одоо би мөнгөтэй болохыг сонгож байна. Одоо би тийм байхыг сонгож байна гэд өөртөө тэр зүйлийг хэлэхэд бид нарын бодол өөрчлөгдөнө. Бодол маань өөрчлөгдөх үед бид нарын аваад байгаа мэдрэмжүүд өөрчлөгдөнө гэсэн үг. Тийм учраас хэрвээ таны амьдралд таны сэтгэл ханамжгүй байгаа бол таны амьдралд нэг зүйл дахин давтагдаад байгаа бол та манай Faiz Academy ховсын эмчилгээнд заавал ороорой. Энэ бол таны амьдралдаа хийх хамгийн том хөрөнгө оруулалт байх болно. Өөрөөр хэлбэл та өнгөрсөн үед авсан сөрөг мэдрэмжүүд, сөрөг дурсамжууд бүхий л сөрөг зүйлсээ бүгдийг арилгуулж тэр сөрөг далд хумсд бичигдсэн байгаа программуудыг бүгдийг нь устгуулах бүрэн боломжтой. Бид нарын амьдрал бид нарын өөрийн гарт байгаа. Бид нар өөрийнхөө амьдралынхаа зохиолч. Тэгэхээр та шүлэг зохиохын тулд, та дууны үг бичихийн тулд та бал цаас аваад маш гоё мэдрэмжээр сууж агаад бичдэг шиг та өөрийнхөө амьдралыг өөрөө бичих бүрэн боломжтой. Ингэхийн тулд та өөрийнхөө амьдралыг өөрөө гартаа авах хэрэгтэй. Өөрийнхөө амьдралдаа бүрэн хариуцлагыг авах хэрэгтэй. Одоо шалтгаан тоочоод миний амьдралд тэр буруутай. Би улсын сургуульд сурсан болохоор англи хэл сурч чадаагүй. Би хөдөө өссөн болохоор өөрийгөө хөгжүүлж чадаагүй. Гэх зэрэг бусдыг орчлон ертөнцийг буруутгах шалтгаан байхгүй. Үүнийг зогсоогоод хэрвээ та тэгдэг бол үүнийг зогсоогоод өөрийнхөө амьдралд өөрөө хариуцлага хүлээгээд өөрийнхөө амьдралынхаа өөрөө эзэн болох хэрэгтэй. Энэ 21-р зуунд энергийн энэ зуунд мэдээллийн технологи, интернет хөгжсөн энэ зүйд бид нар маш нээлттэйгээр энэ гарц гаргалгаа бүх аргуудыг хуваалцж байгаа үед та өөрийнхөө амьдралд хөрөнгө оруулалт хийж чадахгүй бол, та сургалтанд сууж чадахгүй бол, та өөртөө мөнгө зориулаад сешн буюу тэр эмчилгээ ховсын эмчилгээнүүдэд ирж чадахгүй бол, та сэтгэл зүйч, сэтгэл заслч хүмүүсд хандаж чадахгүй бол, өөрийнхөө амьдралынхаа сайн сайхныхаа төлөө та өөртөө мөнгө зориулж чадахгүй бол тэгвэл тэр амьдралаараа амьдрахаас арга байхгүй. Хэрвээ та өөртөө хайртай, өөрийгөө улам сайхан амьдрахыг хүсдэг, өөрийгөө дараагийн түвшинд аваачхийг хүсэж байх юм бол та өөртөө хөрөнгө оруулалт хийгээд далд хумсрын энэ техникүүдийг сурж аваад өөртөө хэрэгжүүлээд
заавал өөртөө өөрийг чинь чиглүүлдэг ментор багшийг олж аваад ингээд өөрийнхөө амьдралынхаа эзэн болох гэдэг бол энийг хэлж байгаа юм аа. Тэгэхээр өнөөдрийн миний видеогоор яаж бид нар хүссэн амьдралаа хүрэх вэ гэдэг талаар одоо Вадим Зеландын хэлсэн одоо бичсэн номынх нь товч одоо агуулгыг өөрийнхөө үзэл бодлыг нь оролцуулаад ингээд орууллаа. Тэгээд хэрвээ танд энэ мэдчлэн эндээс чухал яг тийм нууц метод буюу аргуудыг суралцахыг хүсвэл хүмүүс яаж хүссэн амьдралдаа хүрээд байна тэр ноу хав тэр арга методуудыг сурахыг хүсвэл та надтай холбогдорой. Би өөрийнхөө сургалтуудаараа өөрийнхөө урт богино хугацааны сургалтуудаараа өөрийнхөө эмчилгээнүүдээрээ энэ бүгдийг хуваалцаж үнэхээр хайрлагдсан өсөл мөрөөдөлтөд хүрсэн амжилттай нэгэн болоход чинь туслах болно гэж хэлмээр байна. Ингээд дараагийнхаа видеогоор уулзтлаа. Түр бай.